Сайн байцгаана уу өрхөм хөндөд үзэгч сонсогчдоо. Санхүүгийн зохицуулагч байгууллага үүсч хүчсний 25 жилийн ой хүрээнд санхүүгийн зохицуулах хорооноос иргэд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, банкнаас бусад санхүүгийн салбарын талаар мэдлэг олгох зорилготой цовруул подкастуудыг бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаар санхүүгийн зохицуулах хорооны банк ба санхүүгийн байгууллагын ахлах референт Баян Мөнх ах ирсэн байна. Танд өдрийн мэндүргэе. Өдрийн мэндүргэе. За тэгэхээр хоёулагийн өнөөдрийн сэдэв бол банк ба санхүүгийн байгууллагын голлон эрхэлдэг үйл ажиллагаа болох зээлийн тухай ярих байгаа. Тэгэхээр би танаас хамгийн ихний асуулт бол зээл гэж юу вэ? Түүний ач холбогдлыг тайлбарлаад өгнө. За, энгийнээр тодорхойлох юм бол банк, санхүүгийн байгууллага болон бусад зээлдэгчдийн зүгээс хувь хүн болон бизнес эрхлэгчдэд тэдгээрийн анхдагч хэрэгцээ, бусад хэрэгцээ, бизнесийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор олгогдож байгаа. Тодорхой хугацаа, хүүтэй, эргэн төлөв нөхцөлтөө ийм уламжлалт санхүүгийн арга хэлбэрийг бол зээл гэж байгаа. За, зээлийн хувьд бол иргэдийн хувьд бол энэ тэргуунд бол зээлийн зориулалт, за мөн зээлийн эргэн төлөвлөлт хуваар, барьцаа хөрөнгө, батлан даалт гэх зэрэг ойлголтуудыг бол бас мэдэж байх нь зүйтэй байдаг. За, тэгээ ер нь бол зээлийн зориулалт болон эргэн төлөвлөх байд нөхцөл байдлаас хамаарат тодорхой ангиллууд бол ангиллагддаг. Тухайлбал юм бол хэрэглээний зээл, бид бүхний мэдэх малчны зээл, цалингийн зээл, тэтгэврийн зээл гэх мэтчлэн, за мөн орон сууцны зээл, ипотекийн зээл гэж бид нэрлэдэг. За, дээр нь бусад энэ бизнесийн эргэлтийн хөрөнгө дэмжих зорилготой зээл, хөрөнгө оруулалтын зээл, төслийн зээл гэх мэтчлэн ийм зээлийн ангиллууд бол байна. За, зээлгчийн зүгээс бол гол асуудал нь юу гэхээр тухайн зээлийг авахдаа анханаас нь зорилттой зөв тодорхойлох, үүнээсээ шалтгаалаад ямар зорилт бүхий зээлийг авах шаардлагатай. За, эргэн төлөвлөх хуваар нь ямар байж иж миний эргэн төлөлтөнд бас тодорхой хэмжээ эргээр нөлөөлөх үү. За, мөн ирээдүйд зээлийг эргэн төлөхийн их үүсвэрээ бас зөв хоногчтойгоор тодорхойлох шаардлагатай байдаг. За, энэ ч утгаараа зээлийн үндсэн гол ач холбогдол нь юу гэхээр зээл авахаас өмнө үржлэн зөв тооцоолсон байх ёстой. За, зориултын дагуу зээлээ авсан байх ёстой. За, мөн үүнийхээ дагуу ирээдүйд эргэн төлөгдөх их үүсвэрээ тодорхой хоногчтой төлснөө дагуу зээлээ хугацаанд нь төлснөөрөө бизнесийн үйл ажиллагаанд нь хувь хүний өрхийн хэрэгцээг шийддэг. Энэ байдлаараа бол зээлийн гол үндсэн асуудал нь оршдог. Тэгэхээр ихэд бол зээлийн үйл ажиллагааг зах зээлд банк ба санхүүгийн байгууллага, за ломбард гэдэг олон байгууллага хийдэг штеп. Тэгэхээр банк ба санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагаа бүтээгдэхүүний онцлог нь юу вэ? Бусдаадаасаа яаж ялгарах вэ? За, ер нь бол энэ нэр бүхий байгууллагуудтай холбоотой зүйл ярихаас нь хууль эрх зүйн талаас нэг тайлбар хэлэх зүйтэй баг. Ер нь бол иргэний хуулиар, иргэний хуулийн 24-р бүлэгдэр бол энэ зээлийн үйл ажиллагааны харилцаа үлэмжийг зохицуулсан байдаг. За, энэ хууль бол ерөнхийдөө үндсэн 3 субъект байгаа. Зээлтэй холбоотой банк эрх бүхий хуулийн этгээд, за мөн бидний ломбард гэж нэршдэг барьцаалан зээлдүүлэх газар, за мөн түншлэн иргэн хоорондын зээлийн харилцааны асуудал байж байгаа. За, ер нь бол энэ санхүүгийн зах зээл маань өөр албан болон албан бус санхүүгийн сектор гэж бол явж байдаг. За, банк эрх бүхий хуулийн этгээдийн хувьд болохоор албан ёсны албан зах зээлд бол хамаарагдаж явдаг. Барьцаалан зээлдэх газрын хувьд болохоор иргэний хуулиар томьёосноор бол зээлийг гэрээний дагуу үүргийн хүлээхтэй барьцаа хөрөнгөнд хөдлөх хөрөнгө байна гэж зааснаар онцлогтой. Гэхдээ зохицуулалтынхаа хүрээнд бол бүрэн бол зохицуулалтаа болж чадаагүй байна өнөөдрийн байдлаар. За, банк эрх бүхий хуулийн этгээдийн хувьд болохоор энэ банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль гэж бол байдаг. Энэ хуулиар энэ банк, арилжааны банк ба санхүүгийн байгууллага хадгаламж зээлийн хоршоодын энэ төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хариуцлан бол хуульчилсан байдаг. За, үүний нэг нь бол банк ба санхүүгийн байгууллага.
За банкуд санхүүгийн байгууллагын гол зээлийн үйл ажиллагаатай холбоотой их гол онцлог нь юу гэхээр харин тухайлбал арилжааны банктай харьцуулахад бол хэрэглээний зээл болдог төлхөө олгогддог. Тухайлх юм бол одоо банкуд санхүүгийн байгууллагаас олгосон нийт зээлийн бол 90 гаруй нийт банксуудын 90 гаруй хувь нь бол зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. За үүний нийт зээлийн бүтээгдэхүүний 70-аад орчим хувь бол хэрэглээний зээл эзэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол богино хугацааны ийм бага дүнтэй, харьцангуй бага дүнтэй ийм зээлүүд бол эзэлж байгаа онцлог. За дээр нь зээлийн үйл ажиллагаатай холбоотой зүгээр нэг дуртахад бол арилжааны банк бол харьцангуйгаар бусдаас хадамж иргэдээс хадам татах байдлаар бол илүү их усүр татах боломжтой байдаг. Үүгээрээ бол одоо юу гэдгийг зээлийн олгох үндсэн бол их усүр үндсэндээ иргэдээс хадамж байдаг бол банкуд санхүүгийн байгууллагын хувьд болохоор банкуд санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдээ сууны үйлдвэрлэлийн хөрөнгөд оруулсан хөрөнгө байдаг. Өөрөөр хэлэх юм бол банкуд санхүүгийн байгууллагууд болохоор аливаа эрсдлийг бол зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр илүү хүлээх юм онцлогтой. За энэ шүднээсээ ер нь бол яг банкуд санхүүгийн байгууллагууд бол үндсэн онцлог нь бол энэ. За сүүлийн үед бол яг энэ финтехт технологи суурилсан, финтех чиглэсэн энэ зээлийн бүтээгдэхүүнд бол сүүлийн банк санхүүгийн байгууллага нэлээд нэвтэрч байна. Сүүлийн 2-3 жилд бол нэлээд идэвхтэй нэвтэрч байгаа. Тэгэхээр банк ба санхүүгийн байгууллагын зээлийн хүүг иргэд нэлээд өндөр байна гэж шүүмжлээд байдаг шүү дээ. Тэгэхээр банкнаас яагаад зээлийн хүүн тийм амар өндөр гэдэг вэ? За ер нь альва бүтээгдэхүүн үйлчлэгээ нэвтрүүлэхэд тодорхой хэмжээний зардал зайлшгүй гарч байдаг юм онцлогтой. Үүнтэйч агаар нэг санхүүгийн байгууллагууд бол ялангуяа тодорхой хэмжээний зардлууд бол гарч байдаг. За би түрүүн дурдсан арилжааны банкны хувьд бол харьцангуйгаар иргэдээс татсан хадгаламж нь бол өөрөө их усүр болж идэг бол банкуд санхүүгийн байгууллагууд болохоор их усрүүд бол харьцангуй хязгаарлагдмал. Өөрөөр хэлэх юм бол банк шиг бусдаас ямар нэгэн байдлаар иргэдээс ямар нэгэн байдлаар хадгаламж татамж төлөвлөх юм боломж л байхгүй. Энэ бол хуулиар хоригдсан байдаг. Тэгэхээр нэгдүгürt банкуд санхүүгийн байгууллагууд их усрын асуудал яригдана. Хоёрдугаарт ер нь бол зээлийн үйл ажиллагаа нь өөрөө тодорхой хэмжээний зардалтай. Үйл ажиллагааны зардлын асуудал яригдана. Иргэдэд үүсэх боловсрол эрсдлийн асуудал яригдана. За дээр нь зээл олготой холбоотой, яг үүнтэй холбоотойгоор зээл олготой холбоотой тохиолдох юм бол энэ тогтмол шин чанартай бас хураамжууд бол байна. Тухайлх юм бол одоо юу гэдгийг зээл анх олгосон тохиолдолд бол зээлийн үнийн нүгээс шалтгаалаад хураамж чимтгэл авдаг бол зээлийн үнийн нүгээс үл шалтгаалаад зээл олох болгонд тодорхой хэмжээний тогтмол хэмжээний төлбөрийг бол авч идэг. За мөн үүн дээрээс бусад зардлын тухайд ярих юм бол жишээлбэл энэ нөгөө зээлийн гэрээгээ баталгаажуулахтай холбоотой зардал, нотариатын зардал. Нотариатын зардал үнийн нүгээс шалтгаалаад авч идэх зардал гэх мэтчлэн ийм зардлууд байна. За бас нэг гол асуудал ярих хэвээр асуудал нь юу гэхээр түрүүнд дурдсан банкуд санхүүгийн байгууллагуудын зээлийн гол онцлог нь юу гэхээр нөгөө богино хугацаатай хэрэглээний зээл тал руугаа чиглэсэн байдаг учраас энэ үүднээсээ нөгөө хянах зардлын үед ер нь бол зээлийн үйлчлэгтэй холбоотой бол хяналтын хоёр асуудал байдаг. Нэгдүгээр зээл олохын өмнө хяналт болон зээл олсон дараах хяналт. Тэгэхээр зээл олохын өмнө хяналт гэдэг нь өөрөө юу хэлж байгаа нөх энэ богино хугацаатай болоод бага дүнтэй байх тусмаа хяналтын маань өөрөө зардал өөрөө ихсэж явдаг. Ийм онцлогтой. Энэ ч үүднээсээ магадгүй банкуд санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү өндөр байх ийм тохиолдол байдаг. Тэр банк ба санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд санхүү зохицуулахаар хяналт тавьж ажилладаг тийм. Тэгэхээр энэ таараа зээлийн хүний хэмжээг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ирсэн бэ? Ер нь бол зүгээр энэ дээр нэг зүйлийг хэлэхэд макро түвшинд бол ерөөхдөө энэ зээлийн хүү гэдэг нь өөрөө инфляц түүний хүлээлттэй чухал өөрөө шууд холбоотой байдаг. Энийг бол дуртгал зүйтэй байх. Сүүлийн жилүүдэд бол энэ түрүүн хэлсэнчлэн энэ технологи цуурилсан финтех үйлчилгээ нэвтэрснээр зээлийн хүү буурах бас энэ нөхцөл бий болж байна. За дээр нь тодорхой мэдээж ажлуудыг бол санхүү зохицол хувийн зүгээс бусад эрх ухааны байгууллагын зүгээс хамтран бол арга хэмжээнд авч хэрэгжүүлж ажиллаж байгаа. Зээлийн хүү бууруулах хөтөлбөрөөс ахуулаад энэ бол та бүхэн бүгд мэдэж байгаа. За хорооны зүгээс бол шууд бол мэдээж төрийн эрх ухааны байгууллагын зүгээс хүү бол ямар нэгэн байдлаар таас тогтоох юм уу тийм ээ. Дээд хэмжээх тогтооно гэдэг бол өөрөө боломжтой бус
ийм шийдлээ. Өөрөөр хэлбэл энэ улс орны инфляцийн түвшин нөгөө өнөөдрийн хүлээлт ямар байгаа вэ те үүнээс шалтгаалаад хүү бол макро түвшин тогтож байдаг. Гэхдээ санхүүгийн зохицуулалт хорны зүгээс бол тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлах юм бол 2016 онд энэ банк санхүүгийн байгууллагуудын хувь нэлсэн өрнгийн хэмжээ 2.5 тэрбум тогтоосон. За энэ нь бол үндсэн зорилго нь юусэн мэдээж тухайн банк санхүүгийн байгууллагуудын урт удаан хугацаанд ажиллах энэ чадамжийг нэмэгдүүлэх, чадварыг сайжруулах, санхүү төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх гэх мэтчлэн олон төрлийн ач холбогдолтой. Үүний нэг нь бол юу гэхээр дунд хугацаанд зээлийн хөв бууруулах гэсэн үндсэн гол зорилго. За энэ зорилго маань ч гэсэндээ 16 оноос хойш бол тодорхой үе шатар нэмэгдүүлснээр зорилго нь бас сүүлийн жилүүдэд биелж байгаа. Зээлийн хөв тодорхой түвшинд бол буураад явж байгаа. Иргэд банк ба санхүүгийн байгууллагаас зээл авахдаа одоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй байдаг вэ? Ямар нэгэн тийм гомдол маргаан гарч исэн болов? За энэ бол мэдээж санхүүтэй холбоотой асуудал, гэрээ контрактын асуудал яригдж байгаа. Хилцлийн хувьд энэ тэргуунд бол мэдээж зээлдэгчийн хувьд бол энэ тэргуунд хэрэгцээтэй зээл авах тал дээр өртсөн шийдвэр оновчтой гарах хэрэгтэй гэдэг төрөв хэлсэн. За яг гэрээ хийх төвшөндөө яах хэрэгтэй вэ гэхээр мэдээж энэ зээл авч байгаа хүний хувьд болохоор бизнес эрхлэгч байж гин, хуулийн этгээдч байж гин, нэг шаардлагатай байгаа хурдан түргэн авчих гэсэн зорилготой байж байгаа. Хэдий тийм боловч гэрээгээ хийгээд гарын үсэж урахаас өмнө гэрээнийхээ нөхцөл залтаа сайтар танилцах хэрэгтэй. Энэ тэргүүний асуудал. Магадгүй энэ иргэн төлөгдөх хуваар маань өөрөө миний хүсэж байгаа, миний зээл төлөх үнэхээр яг энэ циклтэй маань өөрөө уйлдч чадчих нүггүй юу гэдэг энэ тэргүүнд харах хэрэгтэй. Гэрээний заалтуудыг харах хэрэгтэй. Өөрөг хариуцлагаар хувьсруулах хэрэгтэй. За үүнээс ингээд гэрээ маань хийгдлээ. Зээл олгодлоо. Зээлийн иргэн төлөгдөх энэ хугацаанд хизээ би энэ зээлийг иргэн төлөх ёстой гэдгээр өөрөө нөгөө зээл олгогч байгууллагаас илүүтэйгээр өөрөө бас хүүхнийхээ хувьд бизнес эрхлэгчийн хувьд бас нэг хариуцлага ухамсарлаад иргэн төлөх хувь бол маш сайн мэдэж явах ёстой. За магадгүй нэг өдөр өөрийн марцнаас болд юм уу тийм ээ байдлаас болоод нэг өдөр хугацаа идсэн тохиолдолд энэ Монгол банкны дэргэдэх зээлийн мэдээллийн санд бол англи борс бүртгэдэг гэдгийг бас бодож авах ёстой. Энэ маань өөрөө тодорхой хэмжээгээр өөрийн марцнаас болоод нэг өдөрч хугацаа идсэн тохиолдолд зээлийн мэдээллийн сан дээр энэ маань өөрөө зээлийн англи буурж байна гэж ойлгох ёстой. Зээлийн англи буурсан тохиолдолд дараагийн зээлээ авахд энэ маань өөрөө сөргөөр нөлөөлдөг гэдгийг бас бодох ёстой. За мөн энэ банк санхүүгийн байгууллага болон өөрөөр хэлбэл зээлдүүлэгч зээлдэгч хоёрын хоорондын асуудлаас гадна нэг асуудал юу гэдэг вэ гэхээр зээлийн мэдээллийн сан дээр бүртгэлийн асуудал байж байна. Магадгүй зээлийн иргэн төлөж бүрэн дууссан боловч зээлийн мэдээллийн сан дээр хасалт хийлгээгүй тохиолдолд дараагийн банк санхүүгийн байгууллага зээл авах тохиолдолд энэ өөрөө бас сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас зээлийн мэдээллийн сан дээрхэн бүртгэл дээр бас нэлээд хүүхнүүдэд бас тодорхой хэмжээний боломжтой байдлыг хяналтаа тавьж ажиллах ёстой. За мөн английн асуудал байж байна. Зарим ийм ерөнхийдөө манайхын санхүүгийн зохицуулалтын эрхцэн байдлын тухай хуулиар бид санхүү дотоод байдлыг хангах. За мөн энэ зохицуулалтын байгууллага буюу санхүүгийн байгууллагуудын хэм зохицуулалтыг хангахын чиглэлээс гадна энэ хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчдийн ашиг хамгаалахын том чиглэл үүрэгтэй. За энэ чиглэлөнд бол манад бол яг энэ чиглэлээр ажлыг нэгж бол ажиллаж байгаа. Аливаа маргаан гарах юм бол энэ нэгжүүл өөрөлд хомлоо шийдвэрлэх боломжтой. За энэ зээлийн үйл ажиллагаатай холбоотой нийтлэг гардаг гол гомдол юу гэхээр энэ зээлийн мэдээж гэрээний заалттай холбоотой асуудал байж байна. За хоёрдугаарт энэ зээлийн хөвгийн тооцоололтой холбоотой асуудал. Ялангуяа нэмэгдүүлсэн хөв зээлийн хугацаа идсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хөв зээлийн хөвний хэдэн хувиар тооцоод энэ өөрөө үнэхээр бүрэн тооцоод энэ дутуу тооцоод энэ зөв буруу гэдэг асуудал баян маргаан дагуулж идэг. За гурав дахь асуудал нь түрүүний нэлсэн зээлийн мэдээллийн сантай холбоотой асуудал. Хэдийгээр зээлийн төлөлт дууссан боловч зээлийн мэдээллийн сангаас хасалт хийгүйгээс болоод дараагийн санхүүжилт авахд сөргөөр нөлөөлдөг. За мөн английн хувьд ч мөн адилхан. Англи буурсан байх тохиолдолд эргээд нэг чинь нөгөө зээл мөн хэвийн зээлд орцсон төлөгдөж дуусахдаа хэвийн зээлийн ангилд төлөгдсөн байхад өмнөх англиар явж байдаг маань өөрөө бас эргээд зээлийн дараагийн санхүүжилтийг их үсэг болоход л төвөгтэй байдаг учраас энэ чиглэлүүд нь нэлээд анхаарах зүйтэй. За танд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн дагарт бид нэр
зээлийн ерөнхий ойлголт болон банк ба санхүүгийн байгууллагын зээлийн үйлчлэгээний талаар ярилцлаа. Дараагийн дугаар дахин уулзлаа. Түр баяртай.